За Сөүл хотод анхны цас орлоо. Өнөөдөр та бүхэндээ имплантны талаар танилцуулах гэж байна. Манай пэйж хуудасаар дамжуулаад имплантны тухай маш олон асуултууд ирдэг. Имплант гэж яг юу юм? Имплант хийлгэх ёстой юм уу? Ёсгүй юм уу? Яг ямар тохиолдолд имплант хийлгэх ёстой байдیں۔ Имплант хийлгэхээр шийдсэн бол юуг анхаарах уу? Цаашид импланттай байх явцдаа юу яаж цэвэрлэгээ хийх үү? Имплант маань хэрхэн ямар үйл явцаар хийлэгддэг талаар эдгээр бүх асуултуудад хариулт авцгаая. За манайхаа яагаад хамгийн түрүүнд имплантны тухай ярих гэж байгаа гэвэл манай монголчуудын хувьд маш их шүдгүйдэлтэй. Миний одоо ажиллаж байгаагаар маад 300-400-аад өвчтөн байгаа. Энэ 400 өвчтний 90% нь араагаа яаж ийгээд ахуулсан байдаг. За тэгээ асуухлаар 10 жилийн өмнө 20 жилийн өмнө ахуулсан гэдэг. Ерөөсө 2000-аад оноос хойш төрсөн хүүхдүүд л бүтэн 32 юм уу 28 шүдтэй. Тэрнээс өмнө төрсөн одоо 25-тай, 30-тай, 40-тай, 50-тай, 60-тай байдгийг. Бүгдээрээ их хөвчлэн араагаа ахуулсан. Нэг онцлог юм нь ингэж шүдээ ахуулаад шүдгүүдэлтэй олон жил явж болохгүй гэдгийг бид нар хинэн ч мэддэггүй. Хинч биднэрт хэлээгүй. Гэтэл шүдгүйдэлтэй олон жил явснаар мэдээж гоо сайхны эрүүний ясны бүтэц тийм үү? Хацар, унжих, далих гэсэн ийм эрсдлүүд бий болно. Нэгдүгээрт, хоёрдугаар хоол боловсруулах эрхтэнд маш муу нөлөөтэй. Яагаад гэвэл ялангуяа араа шүд бол хоолны 90%-ийг зайжлаж, бутлаж одоо ходоод гиз рүү оруулах үүрэгтэй. Гэтэл шүдгүү араагүй хүмүүс хоол идэхдээ яадаг вэ гэхээр бутлаж чадахгүйгээр бүхэл бүхлээр нь ходоод руугаа оруулж ийна гэсэн үг. Тэгэхээр ходоод нь маш их ачаал үүснэ. Үүнээсээ улбаалаад зүрх судас, илэг, дэлүү, цөс, нойр булчирхай бүх одоо эргэтэн тогтолцоонд муу нөлөөж эхэлдэг. За хамгийн амар сонин нь зөнөгрөх өвчин энэ шүдгүүдлээс үүсдэг. Тийм болохоор та бүхэндээ имплантны талаар танилцуулах гэж байна. За имплант гэдэг бол шүд ахуулаад хоосон зай байгаа штэ. Энд титанаар шураг суулгаад дээр нь хиймэл шүд босгоод шүдгүүдлийн нөхөн сэргээх эмчилгээний дэлхийд хамгийн одоо үр дүнтэй арга гэж тооцогдож байгаа эмчилгээ. Суулгац, холбогч, бүрээс гэсэн 3 хэсгээс бүрдэнэ. За нэг имплантны үргэлжлэх хугацаа нь бол 3-аас 9 сарын хугацаа байдаг. Имплант хийх явц нь эхлээд үзлэгт орно. CT, X-ray зураг аваад яс шүдний байдлыг үнэлж төлөвлөгөө гаргана. Ясны бүтэц хангалтгүй бол яс суулгах мэс засал хийх эсхийг энэ одоо оншилгоогоор тодорхойлдог. За хоёрдугаар алхам нь суулгац байршуулах. Мэс заслын өмнө тухайн эсхийг мэдээ алдуулаад буйланд нь дараа нь зүсэлт хийгээд ясанд нь нүх гаргаж суулгацыг байршуулна. Тэгээд үүний дараа буйл хэсгийг буцаагаад ойно. За 7 хоногийн дараа энэ ойдлоо ахуулна. Харин холбогч буюу хоёр дахь хагалгаа нь сарын дараа явагдах бөгөөд буйлыг баг зүрэг зүсэж холбогч буюу абатмент байршуулна. За хамгийн сүүлд нь 1 сарын дараа имплант маань буйланд маш сайн бэхлэгдэж идэгсний дараа бүрээснийх нь хэмжээ, хэлбэрийг тохируулаад өөрийн шүдтэй өнгө, загварыг нь нэгзүүлж хив авна. За энэ хив авсны дараа 7 хоногийн дараа шүд нь циркон юм уу алт гэсэн материалаар хэвлэгдээд гараад ирсний дараа одоо тухайн хүний амны хөндөд тааруулна. За манай эмнэлгийн хувьд бол шалгах хугацаа 7 хоног өгдөг. Энэ хугацаанд түр наалт хийлгээд хоол идэхэд, харагдахад өнгө загварын хувьд ямар байна, тухтай байна уу, танд таалагдж байна уу? Үүнээс хамаарат 7 хоногийн дараа бүрэн наалтыг хийн. Засвар хэрэгтэй бол энэ 7 хоногтоо дахин засварлаад дараагийн удаад нь хийж өгдөгөө гэсэн үг. За та бүхэндээ имплантны суулгац явагдах үйл явцыг танилцууллаа. Имплантны маань гол давуу тал нь бол байгалийн шүдтэй адилхан
бат бүх материалаар хийгддэг болсон. Хүмүүс төмрийн харшилтай имплант хийлгэж болох уу гэдэг. Имплант маань нэгдүгээр титанаар хийгддэг учраас төмрийн харшилтай хүмүүст бол санаа зовох хэрэггүй, харшил өгөхгүй. Дээрэс нь MRI тархины зураг авахлахад ямар байх вэ гэдэг. Зураг авахулах, томограф авахулах, MRI авахулахад ямар нэгэн сөрөг нөлөөгүй болсон байгаа. За, заажлах чадварын хувьд өөрийн шүдтэй харьцуулахад 90% нөхөн сэргээд гээрээ маш сайн үзүүлэлттэй. Хиймэл шүд удаан зүгээд ахмал та нар мэдэн штэ ингээд буйлныхын ясны шимэгдээд шаймгаар болсон байдаг штэ. Энэ чинь буйлны чинь дээдлийн болонд доотлын энэ өргөн туушин ясна шимэгдээд нэмгэн болоод байна гэсэн үг. Түрүү нөгөө ясцуулга хагалгаа гэсэн CT зураг аваад ясны бүтцийг тодорхойлоход 4-6 мм өргөнтэй, зузаантай, урттай байх юм бол имплант суулгах боломжтой. Харин 4-өөс бага 4 хүртэлх байх юм бол нэмэлт яс суулгана. Бүр 2 мм болтлоо жижигэрсэн байх юм бол имплант суулгах боломжгүй болно гэсэн үг. Тэгэхээр манай дээр нэг өвчтэй ирсэн л дээ. За их чинь ингээд Солонгост 10-аад жил ажил хийгээд хүүхдүүдийн сургалтын төлбөрийг ар гэрээ амьдралаа авч яваад ингээд явж ирсэн. Одоо надад өөртөө зарцуулах юм цаг боломж нь гараад ирлээ. Би ингээд бүтэн имплант хийлгэе гэдэг уг нь зориод ирсэн. Гэтэл энэ хүний туушин яс аль хизээний шимэгдчихсэн бүр 2 мм ч хүрэхгүй тэгээд имплант хийх боломжгүй гэд хариу сонсоод эгч маань нүдэндээ нулимстай харамсалтайгаар гарч явсан. Надад хүртэл яг тэр үгийг тайлбарлаж хэлэхэд жоохон хэцүү байсан. Тэгэхээр дараа би хийлгэе гэж хоошлуулалгүйгээр өнөөдөр маргааш энэ жилдээ яаравчлаад боломж бололцоогоо бий болгоод та нар маань шүдгүйдлээс хамгаалаарай гэж захимаар байна. Дараа нь хамгийн чухал зүйл нь мэдээж энэ бол орлуулах эмчилгээ. Яаж ч бодсон гэсэн хүний өөрийн шүдийг яагаад ч гүйцэхгүй. Тийм болохоор зарим хүмүүс ингэдэг байхгүй. Миний шүд амар муухай, хэлбэр нь муухай, шаралчихсан, хорхоодчихсан. Авахуулаад имплант хийлгэе гэдэг. Үгүй эмчнэрийн зүгээс хизээч тийм зүйлийг танд санал болгохгүй. Яагаад гэвэл хүний төрлөх шүдийг гүйцэх нэг ч юм энэ дэлхий дээр бол байхгүй. Энэ имплант гэдэг эмчилгээ нь юу вэ гэхээр нэгэн шүдээ ахуулсан шүдгүйдэлтэй хүнд л хийх хамгийн сайн эмчилгээ болохоос биш шүдтэй хүнд шүдийг аваад хийдэг тийм эмчилгээ гэж дэлхий дээр байхгүй. Тийм зүйлийг зөвлөж байгаа бол тэрийг хизээж битгий сонгоорой. Болж өгвөл өөрийн шүдээ арчлаарай. Нэг имплант 500, 1 сая байсан ч таны ясан шүдийг үн цэнийг чинь хизээж гүйцэхгүй шүү. Тэгэхээр дахиад хэлье. Өөрийнхөө шүдийг авахуулаад имплант хийлгэнэ гэдэг бол хүсээд байгаа шиг чинь тийм гоё зүйл, тийм сайхан зүйл хүн болгон хийлгээд гоё болчдөг зүйл огтхонч биш. Энэ зөвхөн шүдгүйдэлтэй хүн орлуулж нөхөн сэргээж хийлгэж байгаа эмчилгээ юм шүү. Тэрнээс ерөөсө гоё сайхан болох гэж байгаа юм биш шүү гэдгийг хэлмээр байна. За, имплант хийлгэснийхаа дараа мэдээж эн чинь буйлан дотор чинь титан суулгацсан байгаа учраас та үүнийг маш сайн арчлах хэрэгтэй болно. Яагаад гэвэл өөрийн шүд бол хоол идээд хоолны үлдэгдэл энэ тэнд нь хавчуулагдсан байхад хилээрээ ч юм уу шүдээ угаахад амархан гарчдаг бол ямар нэгэн материалаар хийсэн гадны биет учраас заавал утсан цэвэрлэгээ хэрэгтэй болно. Яагаад гэвэл тэр имплантны суулгац, буйл тэгээд өөрийн шүд 3-ын завсар хоолны үлдэгдэл маш их хавчуулагддаг болно. Энэ бол зайлшгүй л байдаг зүйл. Тийм болохоор заавал арчилгаа шаардна. Арчилахгүй байх юм бол яах вэ гэхээр нөгөө суулгасан имплантны суулгац чинь өрөвсөл үүсгээд бактери нэн хуралдаад бүр илүү эрсдэл учрах магадлалтай. Арчилахгүй байх юм бол
Энэ буйлны чинь энэ ирүүний чинь ясанд суулгачихсан төмөр учраас зүгээр нэг шүд шиг ингээд дахиад сууг татаад гарахгүй. Дахиад ирүүний хагалгаанд орж нөгөөнийг суулгасан өрөвсөн шургаа авахуулах болно шүү. Тийм учраас та маш сайн арчилгаа хийх ёстой шүү. За, имплантны талаар бүрэн мэдлэгтэй болсон байхаа гэж найдаж байна. Одоо Янсэ Юлайн шүдний эмнэлэгт маань ирээд имплант хийх юм бол зөндөө олон хямдрал урамшууллууд байгаа. Зөвхөн монголчуудад зориулсан. Бичлэг таалагдсан бол та бүхэн манай YouTube сувгийг subscribe дараарай. Баяртай.